Эрдэнэ дайчин Чингүн ханд доржин намтар түүхэн замлаас. Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын зүтгэлтэн Монгол улсын гадаад харилцааны яамны анхны сайд Менжид доржин ханд доржин 1869 онд одоогийн Булган аймгийн нутагт саа залгамжилсан хошуу ноён Цэмд доржин аж хүү түүний эцэг Менжид доржин хүү болон мэндэлжээ. Ханд дорж хүрээний ямбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаанд суралцаж, манж, хятад хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд өвг эцгийн гэрээс Манжин хааны зарилгаар 1892 онд 23 настай дан засаг хошоо Чингүнгийн хэрэгмийг 8 дахь үед залгамжилжээ. 1897 онд Тушейтхан аймгийн туслагч Жанжин болж хошуу захирсан залуу ноён ханд дорж төрийн ухаанд улам төвлөрчжээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхийн өмнөхөн тэрээр бусад ноёд түшимтийн хамт хаант Орос улсын нийслэл Санкт Петербургт очиж Монголыг манжаас салган тусгаар улс байгуулахад хаант Орос улсын төрийн тус дэмжлэгийг авах тухай асуудлаар хэлэлцээ хийсэн бөгөөд энэ нь Монголын тусгаар тогтнолын төлөөх дүүгэн тэмцлийн эхний томоохон дипломат алхам болж ханд доржин нэр алдар түүхэнд тод үлдэхэд хүргэсэн юм. Ханд доржин Манжин дарлалыг эсэргүүцэж нэгэн байсан бөгөөд улмаар Далай ламд шав оруулан Бээжинд явуулсан түүний хайрт хүү Дэнзэн Жамцыг 1906 онд Манжин эрх баригчид хэлс хэрэгт гүтгэн зэрлэгээр цаазалсан явдал энэхүү үзэл санааг нь дэвэргэж өгчээ. Эл эмгэнэлт явдлын дараа тэрээр Манжин хааны ордноос гарахтан муусан манж хятадуудад муугаан бүү үзүүл химэн зандран мориндоо мордон дагуулуудтайгаан нутгийн зүг давхин Жанжхүүгийн давааны явуун дээр гарч ирээд хэсэгтэн уу гашуудаан дарагдан элдвийг эргцүүлэн зогссноо нүдний харцсан догширч отго жинстэй малгайгаан тайлан овооны чулуун дээр саваад Манжин пүүсүг хуу татан авч манж хаттын майланган шаахаа марал илжигний мөр хаалганаас нааш халахын нутагт хизээч гიშгүүлэхгүй дэ химэн шазуур зун тангар хөргөн Манжин дарлаа салах тусгаар Монгол улсаа байгуулахын төлөө тэмцлэн оройлон өдөртж эхэлсэн түүхтэй. 1911 оноос Богдын засгийн газарт гадаад яамны тэргүүн сайдаар томилогдсон бөгөөд 1912 онд Орос Монголын гэрээнд гарын үсэг зурж уг гэрээ нь бусад улс гүрнүүд Монгол улсыг хүлээн зөвшөөрөх иш үндэс болсон юм. Богд хаан түүний энд түглийг үнэлж хан зэрэг хошоо Чингүнгийн хэрэгм шагнасан билээ. Хан Вангийн үлдээсэн үг. Чингүн ханд дорж өөрөө уламжлалт Монгол боловсролтой манж хэл бичигтэй орчин цагийн боловсролын ач холбогдлыг сайтар ухаан ойлгосон хүн байжээ. Түүний хариуцсан гадаад харилцааны яам тухайн үедээ боловсролын салбарыг хариуцж байсан бөгөөд түүний санаачилгаар орчин цагийн үндэсний боловсролын тогтолцоо нь бага, дунд, их 3 шаттай байж энэ 3 шатны сургуулийн зэрэгцээгээр цэрэг, эмнэлэг, багшийн, урлах эрдмийн, худалдааны зэрэг тусгай сургуультай байхаар санал гарган өргөн дэвшүүлж байжээ. Энэ саналд анх удаа бүх нийтийн боловсролын зарчмыг дэвшүүлэн тавьж байсан онцлогтой юм. Чингүн ханд доржин бас нэгэн өв бол Монголын орчин цагийн зэвсэгт хүчний үндэс суурийг тавихад оролцсон явдал юм. Чингүн ханд доржин өргөө. Богд хаант Монгол улсын үед нийслэл хүрээнд баригдсан гоёмсог байшингийн нэг нь Чингүн ханд доржин өргөө юм. Түүний өргөөг хүрээнийхэн Дайчин Вангийн өндөр гэж нэрлэдэг байв. Алтан дэвшин хөндөй химээх ариун сайхан нутагт их хүрээний газар орших аваад Богд хаан тэр цагийн эрдэм чадал төгс хүчрхэг лам хуургуудыг цуглуулan тэнгэрийн авшиг буусан энергитэй газрыг олуулжээ. Улмаар
1913 онд гадаад хэргийн тэргүүн сайд Чин Ван ханд дорж өөрийн хөрөнгөөр бариулж 1915 онд нас барах хүртлээр суусан байна. Дараа нь түүний хүү Жамбалдоржид шилжиж Арденскийн эхний жилүүдэд Цэрэндорж сууж 1925 оноос судар бичгийн хүрээлэнд хаяалагдан Эрдэмтэн амрын сууц болж байв. Энэхүү барилга нь хоёр давхар өвөл зундаан бусад нь ашиглах зохион байгуулалттай төлөвлөлт чимэглэлийн хувьд сүм дугнаас ялгаатай Монголын орон сууцны чухал дурсгалд тооцогддог. Тус барилгыг анх 1961 онд улсын хамгаалтад авч хамгийн сүүлд 2020 оны засгийн газрын шийдвэрээр дахин улсын хамгаалтад авсан байдаг. Энэ бол Чин Ван ханд доржийн өргөө юм.